맞췄습니다. 바디 ล็อก 다시 한번 기원빈 비트 구역입니다. 버티 앞에 있는 안드레스. 자, 기원빈도 아파트. За сайн бацхан уу Оки MMA сувгийг үздэг залуустаа яг энэ үчийн мэндийг хүргэе. Өнөөдрийн бичлэгээр хэдүүлээ реакшн видео хийх болно. Ямар реакшн бэ гэхээр 3 ширхэг Монгол тулаачийн галзуу тулаан дээр реакшн хийн. Энэ 3 тулаан гуруула нэгдүгээр үед дууссан. За нэг хоолын яриад шууд эхний тулааныг эхлүүлье. За манай хоолмиг тулааны эрхэм ноён Нандин Эрдэнэ. За энэ залуугүйгээр Монголын хоолмиг тулааны спортыг төсөөлнө гэдэг бол бас худлаа тийм үү. За Нандин Эрдэнэ бол яг энэ Монголын хоолмиг тулааны хөгжил гэх юм уу те одоо гадаадуудад Монгол улсын тамирчдын чансааны харагдах байдлыг бол маш өндөр түвшинд тогтмол харуулж чаддаг. За энэ арда шивээс нүүр царай бие харалта. За ер нь бол Нандин Эрдэнэ маань Солонгосын Road FC гэдэг холбоонд олон жил тулалдж байгаа. За тэгээд нодлонгоос эхлээд Black Combat гэдэг холбоотой гэрээ хийж явсан. За ер нь бол миний санаж байгаагаар Нандин Эрдэнэ 2014 онд одоо холбогд тулааны хамгийн ихний тулаанаа хийж исэн санагдаж байна. За тэгээд нэгдүгээр үеийн 24 секундэд өрсөлдөгч нь нам цохиж унгаагаад Солонгос даяар жинхэнэ шоконд оруулж исэн. Нөгөө бокс өртөө залуучтай Нандин Эрдэнэ ч өөрөө яг бидний нөгөө дуртай сонирхож үздэг юм уу гэхээр Нандин Эрдэнэ ороод ерөөсөө сайхан зодолтыг л гарчдаг тийм ээ. Маш хурдан зодолтохыг маш хурдан л ерөөсөө тулаана дуусгахыг илүүд үздэг. Нандин Эрдэнэ энэ холбооны ранк 7-д ирэмлэгдэж байгаа. За өрсөлдөгч нь Парк Жон Хён бол 6-д ирэмлэгдэж байгаа юм байна. За чансааны тулаан. За тэгэхээр Нандин Эрдэнэ одоо нийт холбогд тооны рекорд 17 ялалт 11 ялагдaltaй явж байгаа. За үүнээс 10 бараг 5 байна уу та. 16 байна уу. Ер нь бүгд хүн цогцолтоор дууссан. Миний санаж байгаагаар. За бараг ихэнх нь нэгдүгээр дууссан шүү. 14 5 дандаа нэгдүгээр цохиж унгасан. Тэрийгээрээ бүр ингээд энэ Солонгостой хүртэл Нандин Эрдэнэ ч одоо айгүй нэр хүндтэй шүү дээ. Iron Fist буюу нөгөө төмөр нудрахтан гэдэг очтой өрсөн чинь одоо энэ Black Combat холбооны босс залуу Subutai гэж нэрийг нь өөрчилсөн юм болов. Би тэгж санаад байна. Сайн нөгөө юугаар Black Combat-ийн нөгөө Монголд тамирчдын тулаанчдын сонгон шалгаруулалтаар бүгдээрээ нэртэй болсон шүү дээ тийм ээ. За тэр яг тулаан руугаа оръё. Нандин Эрдэнэ ч ерөөсөө ороод подкаст дээр ярьсан байсан шүү дээ. Ерөөсөө зодолтыг л гардаг. А гэхдээ ялах ёстой байсан юм бэлээ гэдэг нэг ирээдсэн бас нэг жоохон манай хүч бас нэг хошин шог мэдрэмж өндөр штэ тий. Сайхан зодолтыг л гардаг гэсэн. За айгу харж ийн хардаа. Хөлийн байрлал гоё мутай өрөлтөөр явагдаж шүү. Нандин Эрдэнэ ч өөрөө нөгөө Монголын боксын шигшээ багийн тамирчин байсан штэ. Тэгээд эхнэр нь Солонгос руу яваад эхнэрийнхээ хойноос хайр сэтгэлээ сонгоод явсан залуу шүү дээ. Тэгээд Солонгост очоод Солонгосын холбоонд тулалдаад эхэлсэн. За тэр нь ч ер нь гисэнд ямар амир явба. Ярда. Нандин Эрдэнэ нэг ямар хурдан байна баруун зөө. Нандин Эрдэнэ нэг сонь зүйл үүдэг те ингээд гар нь ойрын зайд айгу хурдан ажиллаа унгаагчдаг ерөөсө пат гэд. Одоо нөгөө UFC, Road FC энэ төр чинь ингээд далааж ирээл тас нэсгээл цохилтон дуурдаг штэ. Нандин Эрдэнэ тийм байдгүй ингээд хүү яач хүл алдаад унчуухад нөгөө удаашуулсан бичлэгээс ингээд яг эрүүнд нь ингээд зүгээр шүрх төдийд унтсан байдаг өрсөлдөгч чинь. Айгу тийм нөгөө конопын орж дарддаг залуу. Энэ өрсөлдөх залуу айгу задгаа харагдаад хин гарна. Айгу задгаа байна. Өрсөлдөх залуугийн талаар хэм бол энэ жил 34 настай Нандин Эрдэнэс 5 насаар 4 насаар баруун савж яана хар да. Өрөлтөөс олж энэ
зүүнээрэл цохиё гэсэн бодол. Яа 70 кг-ийн хоёр штэ энэ чи бас том харагч. Тэр ярта пүү. Ярта яа энэ холбоон толгоор нөшөлтийг зөвшөөрдөг юм байна л та. Яа номсоор нэмж харуулж нарда. Хэрцгий биш үү бас зөвхөн гачаад номсомор харваад. За энэ Black Combat-ийн босс харагдаж байна. Нөгөө сая Монголд ирээд нөгөө 7 тамирчдыг сонгоод явсан штэ. Нанд эрдэнтэй хамт. За энэ хардаа хүмүүс бүр юу болсныг ойлгоогүй байна. За энэ гизэнж явсан. Баруун зүүн эхний баруун талынх яг шанаа руу эрүүний доод хэсэгт ороод тэгээ зүүн баруун энэ ерөөсө харж амжихгүй байна. Ч тийм Брюс Ли шттэ арайчтэй. Яа 2 минут 26 секунд 18 дахь ялалтаа авч байна. 18 дахь ялалтаа авч байна. Ямар гайхалтай юм бэ? Хойрц сулаан Монгол улсаас хамгийн анх нүцгэн гартай Бэйлигүү BKFC гэдэг холбоо байдаг. За энэ бол яг Америктэй бол нийлээ нэр хүндтэй. За энэ холбоонд манай Монголоо Инктор гэдэг залуу хамгийн ихний тулаанаа хийсэн. Монголоос энэ холбоонд тулдж байгаа хамгийн анхны залуу. За дээрэс нь нүцгэн гарын тулаа хийж байгаа бас анхны залуу. 1992 онд төрсөн. За одоогийн тулааны үзүүлэлт бол 7 ялах зургийн алаг гэсэн үзүүлэлттэй байгаа. Маш олон холбоонд тулдж исэн. За энэ ста. Эвгүй юм бэ яг нүцгэн гараар. Зүүн баруун ямар ончоо. Зүүн баруун ста эвгүй болгосон. За шүүгчэнд хаачлаа ог гэж. Юу болчвоо? Ноёрч одоо танд эрдний ноёрч одоо яагаад байгаа юм бэ? Үуч ойлгосонгүй. Арай хурдан байна. За удааш ус энэ харъя. Гэхдээ тэр нэг зүүн бол амар онсон. Тэгээ баруунаар өргөжлүүлээд тэр цээж хавцаа нь онсон. Тэгээ цаашаа хараагүй штэ. Тэгэл шүүгчэнд хаагаал нөгөөх нь хоошоо хайлт наалс гээл. За дахиад харуулж байна хараа. За үзчихье дахиад бүтнээр нь. За тэр яг хоёр орсон байна. За ингээд хардаа баруун зүүн ингээд угсаардсан. Ингээд за одоо харлаа. Яа энэ цохилт хардаа. Энэ хардаа миний харсан цохилт. Нанд эрдэн Инктор хоёр ч одоо яацарцсан юм бэ? Ерөөсөө юу ч харж амжихгүй байж идэл дуусгач байгаа юм ч. Жохон бас тулаа үзмээр байна шүү дээ хоёроо. Жохон тий. Гоё уран гоё та хэдийн гоё цохилт тий. Дэвжэн дээр удаан зогсож байгаа чи харамаар байна шүү дээ. Ингээ ийм хурдан дуусгачаараа яах юм бэ? За. Энэ хоёр тулаан чи бүр ингээд арай л хурдан юм аа. За энэ нөгөө анх удаа Монголоос ирж тулдж байгаа монгол залуу одоо эхнийхээ нүцгэн гарын тулаан дээр маш илүүрхэж яллаа хүчтэй өрсөлдөгчийг. Тэгээ яг одоо үнэхээр галзуу шоу үзүүлээ юу мэдээ чинь гэж асууж байна. Манай Зорки орчуулж өгч байна. BKFC намайг бас сонгож шалгалтаас энэ үс намайг авчирсан маш их баярлалаа. Би тэгээ цааш маш олон гоё тулааныг үзүүлж BKFC авраг болохыг өрөөсөж байгаа. Би 26 настай гудаас энэ спорт ихсэн. Би одоо миний ганц зүйлүүд хоёр гараараа зодтолж чадчихлаа. Би энэ оргилдны үйлдэлөө бүштэй шилжсэн. За арай л хурдан байл ихний урьдлаа. Нанд эрдэнэ Инктор хоёртой баяр хүргэе. За хамгийн сүүлийн тулаан. За та бүхэн бүрэн зориг гэж залууг сайн мэдэх бах. Солонгос улсын Black Combat холбоод хоёр дахь тулаан хийж байгаа хаа. Бүрэн зоригийн миний санаж байгаагаар 2000 одоо хэдэн онд вэ? 10 онд хавцаа байна да. Яг холбог тулаанаа эхэлж исэн. Би бас яг тэр хавцааг бас холбог тулааныг сонирхож эхэлж исэн. За тэгээ бидний сайн мэдэх
Гавья тамирчин Жадамбагийн наран тунгалаг одоо энэ One Championship холбоонд анх удаа авраг болж исэн. За Жадамбагийн наран тунгалагтаа бол тулаан хийж исэн. За тэгээ одоогийн байдлаар бүрэн зориг бол холбоо тулааны рекорд 14 ялалт 18 ялагт гэсэн үзүүлэлттэй байгаа. 77 кг-д тулалддаг. За энэ жил 41 настай. Та бүхний мэдж байгаа нь Black Combat холбоо нөгөө улс хоорондын одоо холбоо тулааны тэмцээнд Монгол улсын 77 кг-д төлөөлж тулалдана. За манай Монгол улс чинь эхний тулалдах одоо учраа таарах улс гэх юм бол Хятад улс гэж нандин эрдэнэ постлсан байсан. За түүний өрсөлдөгч гэж ёстой аимшигтай залуу би. Та энэ өсний засал цахлыг харж байна уу? Ямар улсынхаа юм байдаг лээ? За Оросууд тийм үү? Оросууд за тэр зас манай уулынхан. За Дагестанчууд. Энэ залууг Дагестан юм уу яг аль хэсгээс нь ирснийг мэдэхгүй. Ямар ч байсан тайлцуулга дээр бол Орос залуу гэсэн байлээ. Мэдээж Оросууд бол бүх сүрээрээ дамгаалцсан байдаг. Хэвтэй барилтаа, хэвтэй тулаан дээр маш сайн. За энэ залуу бол үнэхээр тасарсан залуу байл үзүүлэлтийг нь харахад бол өмнө нь мэрэгжлийн тулаанд орохоос өмнө 21 шиг сонирхогчийн холбог тулааны тулаан хийсэн. За үүнээс 17-д нь ялагт байгуулсан 4 ялагталтай. 17 ялалтынх нь нэлээ хідэн хүнд цохилт өчөлт болтоор заяа. За шүүгчдийн саналаар бас нэлээд байсан. Мэрэгжлийн холбог тулаан руу ороод 8 тулаан игээд 8 ууланд нь ялцсан. Гэхдээ 7 тулааныг нь хугацаанаас өмнө дуусгасан. За насаар бол 12 насны зөрүүтэй хоёр шүү дээ. Энэ бие хөгжил мөчлийн хараачтай. Хэдэн килограммаас хасч $70 орж байгаа юм бэ? Энэ одоо баг 90-90-с хасч орж байгаа юм уу? Нийл булчин харагдаад байгаа юм. За Султан Омаров гэдэг залуу байна. За энэ хардаа холбог тулааны 8 ялалтай гэхдээ 7 тулааныг нь хугацаанаас өмнө дуусгасан. За үүнээс 3 тулаан хүнд цохилт, 4 тулаан нь өчиг болтоор ялсан. За яг гэхдээ одоо хоёр тасаа хоёулаа зэрэг бэлтгэл хийж гар усыг зорж орж ирсэн хоёр залуу. Энэ холбооны удирдлагууд бол энэ хоёрыг яг өрсөлдөд тасархаа өрсөлдөөн гарна гэж энэ хоёрыг уучраад харуулж байгаа. За цагаан шортой манай бүрэн зориг Кобилай. За энэ бас л нөгөө Black Combat-ийн боссоос өгсөн нэр байх гэж бодоод байна. За нөгөөх нь Huntsman. Ивгүмби. Яа энэ ярта. Хамаагүй том харагч шүү энэ бүрэн зоригоос. Жимингийн яг сайн үдсэн юм уу да эднэр одоо. За. Манай нарта бас сайн нэлээ өвдсөн бололтой биеийнхээ хилэмжээр харагч байна. Ямар том бас хурдан юм бэ энэ Huntsman чинь. За ерөнхийдөө бол миний бодлоор бүрэн зориг маань хөвтөж бол дэмий. Барилдааныг нь маш сайн хамгаалах хэрэгтэй гэж бодож байна. Энэ хардаа цохилт нь бас эвгүй маа. Баруун зүүн цохилт яг л очоод байна шүү. За бүрэн зориг талаас оллоо. 77 гэхэд энэ хоёр айгүй том харагдчих шүү. Хоёлаа. UFC-гээр бол нөгөө Махачевийн жин штэ. Ямар гой унгаава. Ингэдэг байхгүй да энэ уулын гарууд эвгүй. За манай бүрэн зориг одоо хөлөө жигээд ч юм уу ямар нэгэн байдлаар л доороос нь гарах хэрэгтэй тий. Энэ яг холбог тулааны явцад бол барилдааны доор орчих юм бол угаасаа маш ашиггүй тийм ээ. Нэгдүгürt нөгөө дээрээс жингээрээ дараад хөвчин. За тэгээд дээрээс нь ингээд тохоо ирж болно. Янз бүрийн цохилтууд гидс рүү, хавирга руу тэгэл чих рүү ер нь хаанаас орж ирдэг. Амар ядраадаг л та энэ ингээд нэг нөө барилдаад ялаад байдаг нөхдүүд чинь ингээд доороо оруулчаад хамаг тамирыг барчдаг байхгүй юу. Тэгэл дараагийн үе рүү ороход нөгөө нэг бүх барилдааны хамгаалаад нөгөө хүчин шавхцсан хүн чи яах вэ тэгэл босоогоос ч олигтой явдггүй шүү дээ. Ер нь бол барилдаач нарын тактик та нар бүгдээрээ мэднэ шүү дээ. Сая манай инх оргил хүртэл нөгөө Барзилийн аваргыг ерөнхийдөө барилдаанаар л болгож авсан шүү дээ тий. Босоогоос бол тэр үнэхээр хэцүү байсан. Инх оргилийн нэр барилдад кино гой бичлэгүүдийг би ингээд цуглуулаад яваад байгаа шүү. Нийлүүлж хагаад гоё юм гаргах гад хүмүүс айгүйх асууж илээ. Та бүхэн маань тэгээд хүлээгээд байж байгаарэ.
Яа, за тулаан руу орё. Жохон хальчлаа. Sorry guys. За ам дээр дарж яаны нарта. Яа. За энэ нарта тэр яг хавирга руу давцсан цохилт хийгээд байна. Энэ бас нөгөө барьцаа сулруулах гэдэг. За бүрэн зэрэг маань яаж чагаал гарахгүй бол ашиггүй байрлал шүү. За энэ нарта гарын 3 зүүн рүү шилжлээ. Одоо цаана гаргаж болохгүй хамгаалах хэрэгтэй. Эргээд даваад цаана гарчих юм бол бүрэн зэрэг боорчин штэ энэ хурч. Гэтэ нартай нуруу мураг нь хардаа энэ одоо ямар ч өөхөхгүй нийл болчих энэ одоо жим ингийн сайн үдсэн юм уу да. Яа нартай алтлаа. Цаана гарц. За дууссан. Шүүгч нь болиулаач наач ухаан алтлаа штэ. Ухаан алдцсан. Энэ нөгөө манай сая ямар холбоотой хүн жингийн авраг болсон залуу буланд нь зогссон биш үү? Тэр нь юм блэ? Хокж. За босоод ирчээ манай. За угаасаа хүчтэй өрсөлдөгч. Бүрэн зориг маань энэ гэрээнд гарын үсийг зурж орж ирнэ гэдэг бол өөрөө бас асар өөрийгөө яасан гоё зоригтой шийдвэрлэлтэй. Энэ маш хүчтэй өрсөлдөгч. 9-ийн алтаа авлаа. 3 сайхан реакшн видео үзлээ. Ойрд би нэгэ хараагүй харалцлаа. Тэгээ намайг нөгөө тэгсэн ш бичлэг гарч байгаа дундуур нь өөрийгөө оруулаад ярингууд бити өөрийгөө гаргаад тэгээд өөрийгөө ер нь хаасан гэд. Би хассан тэгээд нэг өөрийнхөө бичлэгийг нэг 10 секунд олгосон чинь дахиад наа чинь та ороод байж штэ. Одоо би орохоор одоо яач чадах тий. Хэдүүлээ дараагийн бичлэгээр иргэн уулзлаа түр бай. Та бүхэн сайхан амраарай. Bang. Is an undefeated force. His power is phenomenal. His technique is so precise. He is one of the. You have one shot on stage, but you got to play. Generic drops for days, still the people rage. Am I not insane? Can you stop and explain why these drops are so lame? Is money buying you fame? I'm fucking on, I'm killing it with this song. You haters can sing along or go back where you belong. Yeah, there's nothing wrong with giving up, moving on. Cause I took your girl to prom, she can't help but sing this song. Till the lights go out, to my